За хай өнөөдөр болохоор ямар сэдв ярих вэ гэхээр саяхан Snow White кино чадруудаар нээлттэй хийсэн байгаа. Тэгээд одоо удахгүй 5 сардаас Stitch нээлттэй хийж байгаа юм билэ кино чадруудаар. Тэгэхээр ер нь энэ Disney яагаад ер нь хүүхэлдэйн кинонуудаа эргэж ингээ ремейк хийгээд те кино болгож гаргаад байгаа вэ гэдэг талаар өнөөдөр яриа гэж бодлоо. Нэлээд олон хит хитэн шалтгаан байгаа. Тэгээд хамгийн түрүүнд ярих шалтгаан гэх юм бол нэгдүгээр ашиг орлого одоо бокс офисын тэргүүлэлт гэж байгаа. Live action ремейкүүд нь санхүүгийн хувьд амар амжилттай болох нь ингээд батлагдсан. Тэрний хамгийн том үндсэн шалтгаан нь гэх юм бол нэгдүгээр одоо би ч юм уу те ингээд жоохон бахта Алладин нэг ч юм уу те Beauty and the Beast ингээ үзсэн байлаа гэж бодоход одоо жишээлбэл би ингээд ирээд нас биенд хүрээд ингээ том болцсон байна ингээ хүүхдтэйгээ тэр киног дахиад үзэх боломжтой болж байгаа гэсэн. Хүүхдүүд рүү чиглэсэн нэг санхүүгийн орлого олохныг боломж байна. Дээрэс нь нөгөө ностальжик мэдрэмжэн дээр нь багада үзчихсэн тэр дурсамжтай сайхан мэдрэмжэн дээр нь дөрөөлөөд том болсон хүмүүсийг ч гэсэндээ тэр киног үзэхэд хүрэж байна гэсэн. Нэг өсөндөө нэг сумар хоёр тулаа буудаад нэг кино гаргахтаа ийм хоёр үеийн тийм хүмүүсийг киногоо үзүүлүүлээд тэгээд амар их ашиг орлого олоод байгаа гэсэн. Ингэж хоёр төрлийн хүмүүсээр орлого олохоосоо гадна одоо эн чинь ингээ дээр үд бичигдсэн ингээ зохиол нь ингээ бэлэн байгаа штэ. Тэгээ тэр үед ингээ дуулагдчихсан дуу ч юм уу одоо хэрэгжилжсэн аймай гэд бүх юм ингээ бэлэн байгаа. Тэрэн дээр зөвхөн нэмээд одоо амьд хүмүүсээр жүжигчдэр тоглуулах ч юм уу эсвэл баг одоо жишээлбэл тэр Симба баг ингээ 100% CGI-аар хийгдсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ энэ нь болохоор бүх юм ингээ бэлэн байгаа юм дээр ремейк хийж тэгж кино болгох нь төсөв зардлын хувьд ч гэсэндээ маш одоо бага зардлаар бүтэж байгаа хэрнээ айгүй их өндөр ашиг орлого олоод байгаа. За энэ бол ингээд Disney-ийн хүүхэлдэйн кинонуудаа эргэж кино болгоод байгаагийн нэг том шалтгаан байгаа. За энэ дээр тэгээд жишээ авч дурдах юм бол Beauty and the Beast одоо 2017 онд яг энэ live action ремейк нь гарсан. За тэрний бүтсэн төсөв нь гэсэн чинь 160 сая доллар гэж байгаа байхгүй юу. Тэгээд эргүүлээд олсон орлого гэсэн чинь 1.2 тэрбум. Ваа, бүр ингээ хит үржүүлсэн юм бэ те. За тэгээд дараачих нь гэх юм бол жишээ нь Maleficent-ийг аваад үзье л да. Maleficent чинь ингээд нөгөө эрүүлийн юунд ингээд хатгуулаад гүнжин ингээд ухаанг болчихж байгаа штэ ингээд унтаад тэгэнгүүт тэрийг ингээд уул нь ханхан үнсээ зэрэх хэвээр түүх ингээд шал өөр эдэн штэ кинон дээрээ кино болгож гаргасан дээрээ тэгэнгүүт энэ нь одоо иймэрхүү байдлаар түүхийг нь хүмүүсийн мэддэг түүхийг ингээ өөрчлөх нь бас айгүй их ингээ сонирхлыг татаад тэгээ дээрэс нь энэ нь болохоор одоо үеийн орчин үеийн энэ хүмүүсийн үзэл баримтлал үнэт зүйлтэй ингээ тааруулж хийж байгаа нь нэгсэндээ баг дахиад нэг үзэх юм шалтгаан болгоод байгаа гэсэн үг л дээ. Одоо үед чинь ингээл амар эмгтээчүүдийн эрх мэрх ч гэдэм үү те тэгэл хүүсийн ялгуурлан гадуурхалгүй тийм орчин нийгмийн ингээ хүмүүс хүсэж ийн тийм юмны төлөө зорж ийн. Тэгэхээр одоо бидний мэддэг байсан тэр хүүхэлдэйн кинонууд ч юм уу тиймэрхүү зүйлүүд нь зохиол нь өөрчлөгдөөд орчин үеийн иймэрхүү хэлбэрт одоо үеийн юм үнэт зүйл тиймэрхүү зүйлтэй ингээ уялдаж холбогдож ирэхээр бас илүү их ингээ сонирхол татаад тэр үед үдчихсэн түүхээс нь өөр түүх өгүүлээд ангууд нэг тийм танилч юм шиг мэддэг юм шиг те эсвэл бүр мэддгүй юм шиг дахиад өөр шинээр кино үзэж байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжүүдийг өгөөд байгаа учраас бас энэ кинонууд нь кино болгож гаргасан хувилбарууд нь маш их амжилт олоод байгаа. За энэ дээр нэмэгдээд хамгийн их одоо асуудал дагуулгын цаашаа хүмүүсийн сонирхлыг татж байгаа зүйл нь яригдж байгаа сэдв нь юу вэ гэхээр ямар нэгэн бүтээлүүд чинь зохиогч эрэхтэй байдаг штэ. Тэгэнгუთ тэр нь тодорхой хугацаанд зохиогч эрэхтэй байж агаад одоо зохиолч нь нас барсны дараа ч юм уу эсвэл одоо тэр зохиол бичигдснээс хойш тэдэн жилийн дараа ингээд эрхэн дуусаад ингээд нийтийн арт түмний өмчөх гэдэг юм уу те нийтийн юм бүтээл болоод үлддэг. Тэгэхээр Disney одоо маш олон ийм дөрүүдийн анхны хувилбарууд нь зохиогчийн эрхийн хугацааны ер нь бол дуусч эхэлж байгаа. Disney одоо бараг сая өнгөрсөн онд илүү 100 жилийн ойг тэмдэглэлээ шүү дээ. Ингээ 100 жил болсон. Тэгэхээр ер нь бүтээлүүдийнх нь хугацаа ч гэсэндээ зохиогч эрхийн хугацаа ч гэсэндээ ер нь дуусах төгсөж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ ремейк болгож хийж байгаа хүүхдэйн кинонуудыг ингээ кино болгож гаргах нь тэр зохиогчийн эрхийн хугацааг нь сунгах уу үгүй юу, сунгаж чадах уу гэдэг тийм асуудал яригдж байгаа. За энэ дээр болохоор сунгаж чадахгүй гэдэг хариултыг өгмөр байна. Тэгээ би нэг өөрөө ингээд яг хайж байгаа болж байгаа судалж авсан, мэдэж авсан. За яагаад вэ гэхээр уусаал анхны хувилбараараа л байна. Тэр одоо хэдэн онд бичигдсэн яг тэр үеэсээ эхлүүлэл зохиогч эрхийн хугацаа нь явагдах учраас дахиад шинээр кино хийлээгээ тэрийг ингээ кино болгож гаргалаа гэд хугацаа нь уртсахгүй. Яа тэгэхээр тэр кино чи өөрөө дахиад тэр
кино болж бүтсэн цагаасаа эхлээд дахиад нэг өөр шин зохиогчийн эрэхтэй болоод явж байгаа. Тэр кинон дээр хэрэглэгдэж байгаа дуу, одоо лого ч гэдэг юм уу те, өмсөж байгаа хувцас хунар дөрүүд ч гэдэг юм. Тэр бүх юм нь дахиад бүр шинээр дахиад ийм зохиогчийн эрэхтэй болоод гарч байгаа учраас хуучин анхны дөрүүдтэй нь бол ямар ч хамааралгүй тэдний зохиогчийн эрэхийг ингээд сунгахгүй гэсэн байгаа. За Америкийн нэгдсэн улсад болохоор энэ зохиогчийн эрэхийн хугацаа нь яаж явагддаг вэ гэхээр за хувь хүн хэрвээ ингээд бүтээл тойрвсон бол тэр нь одоо тэр зохиогчийг амьд сэрүүн байх хугацаанд нь болон нас барснаас хойш 70 жилийн хугацаанд үргэлжлэнэ гэж явд юм билээ. Тэгэхээр хэрвээ зохиогч нь 2000 онд нас барсан байлаа гэж бодоход 2070 онд одоо тэр хүний бүтээлийнх нь хугацаа дуусна гэсэн үг. Тэгээ 2070 оноос цаашаа тэр бол нийтийн өмч болоод явна. Тэгээ тэрүүгээр ингээд чөлөөт уран бүтээлч юм те контент креаторууд ингээд өөрсдөө ингээд бүтээл хийгээд явж болно. Харин Disney-ийн энэ бүтээлүүд анх нийтлэгдсэн цагаасаа эхлээд 95 жилийн хугацаатай байд юм байна. Эсвэл бүтээсэн оноосоо 120 жил. Тэгээ энэ хоёрын аль нь төрүүлж дуусж байгаагаар нь аль нь төрүүлж хамгийн ихэнд дуусж байгаагаар нь юу нь бол явд юм байна. Тэгэхээр нийтлэгдсэн одоо яг паблиш хийсэн тэр хугацаанаас нь 95 жил гэж явна гэсэн үг юм байна. За тэгэхээр ямар ч гэсэн хугацаа нь бол сунгагдахгүй нэ. За одоогийн байдлаар хугацаанд дууссан байгаа Disney-ийн дөрүүд гэх юм бол Winnie Pooh байгаа. Гэхдээ энэ болохоор зөвхөн 1926 онд ингээд номон дээр гарсан үндэслэж гаргасан тэр Winnie Pooh-ны юм байна. Тэгээ энэ болохоор нөгөө нэг юм улаан цамцгүй тийм хувилбар нь гэж бичсэн байна. Гэтэ би энийг яг үүний хэсгийг сайн мэдгүй байна. Баталгаажуулаагүй учраас sorry уучлаарай. За тэгээд Микки Маус байгаа. Микки Маусын хугацаанаас өнгөрсөн жил дууссан санагдчихээн. Гэхдээ тэр Микки Маус нь болохоор бас л бүр 1920 онд билүү ялаа. Тэр үед гарч ирсэн хамгийн анхны Микки Маусих. Тэгээ тэрэн дээр болохоор Микки Маус нь нөгөө юм улаан юм шорт мортгүй, тэгээ гуталгүй, тэгээ сүүл нь ямар ч байдаг гэлээ ингээд одоогийн бид хэдийн мэддэг тэр Микки Маусаас ингээд шал өөр. Тэгээ дээрэс нь ингээд ярьдггүй ч гэдэг юм тий. Тэгээ тэр Микки Маусаас ингээд бүр шал өөр байгаа учраас одоо тэр анхны хувилбарын хугацаанд дуусаад тэрийг хэрэгжилж болохоос биш одоо ашиглагдж байгаа тэр Микки Маусыг хэрвээ та нар ингээд бүтээлтэй ашиглах юм бол энэ бол зохиогчийн эрхийг зөрчсөн хэрэг болоод явна. Тэгэхээр яг аль хэдэн онд гарсан тэр бүтээлийн хугацаанд дууссан бэ гэдгийг маш сайн шалгаж явах хэрэгтэй. Хэрвээ энэгээр ямар нэгэн бүтээл энэ төр хийж байгаа бол тэггүй бол асуудалд орно гэсэн үг. За тэгээд дээрэс нь одоо жишээлбэл яг жинхэнэ тэр улаан ийм өмдтэй шорттой тэр Микки Маусийн хугацаа нь ингээд дууссан байлаа ч гэсэндээ одоо тэр чинь ингээ ирээдүйд асал ингээ хугацаанд дуусна шүү дээ. Тэгээ тэр үед хугацаанд дууссан байсан ч гэсэндээ та тэрийг одоо тэр Микки Маусыг оролцуулаад цамт ч юм уу үйлдвэрлэж болохгүй. Ямар нэг ингээд пенал дэвтэрний нүүрэн дээр тэр Микки Маусыг ингээ гаргаж ирээ зарж болохгүй. Яа тэгвэл тэр чинь ингээ Disney-ийн ийм бараа тэмдэгтийн одоо хамгаалагдсан тийм бас өөр оюуны өмчөөс гадна ийм бараа тэмдэгт лого могоч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаараа Disney-ийн ийм өмч болсон учраас та Disney-ийн тэр баатрын нэрийг ингээд бариад худалдаа үйлдвэрлэл эрхлээд мөнгө орлого олох зорилгоор ингээ ямар нэгэн арилжаа наймаа ингээ хийж болохгүй гэсэн бас тиймэрхүү дүрмүүдтэй байдаг учраас ер нь бол одоо хугацаанд дууссан ч гэсэндээ хэрэглэж болох нь аюу асуудалтай юм шиг үлээ. Гэтэ угаасаа яаж ч бүх бүтэн тийм том компани юм чинь тийм дөрүүдээ тиймэрхүү зүйлүүдээр хамгаалах нь бол ойлгомжтой байхаа. За тэгээд 2030 онд Donald Duck-ийн хугацаанд дуусах юм байна. Оюуны өмчийн хугацаанд дуусаад олон нийтийн болох юм байна. Snow White бас 33 онд хугацаанд дуусах юм байна. Нийтийн өмч болох юм байна. Гэтэ энэ бас ямар Snow White вэ гэдэг нь бас амар асуудалтай юм дээ гэхгүй. За тэрийг сайн судлах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ дээр бас нэг би ChatGPT-гээс асуугаад гаргаж ирсэн. Тэр нь болохоор одоо хүүхлийн киногоо давсан орлоготой ремейк кинонуудыг харсан байгаа. За энэ дээр болохоор Симба байна. 1.6 тэрбум хүрсэн байна. За Beauty and the Beast байна. 1.2 тэрбум байсан байна. Хамгийн анх зөвхөн хүүхлийн кино болж гарахтаа олсон орлого нь 440 сая. За тэгээд Аладдин байна. Аладдин бас нэлээд өндөр орлого олсон байна. 105 тэрбум гэж байна. Тэгээд анх хүүхлийн кино нь болохоор 543 сая долларын орлого олсон байна. Дахиад бүтнийг нугалсан байна. За тэгээд ирээдүйд live action remake болох ч байгаа тиймэрхүү Disney кинонууд юу байна вэ гэсэн чинь Hercules гинэ. Hercules энэ дээр яг он нь бол төлөвсөн он нь бол харагдахгүй байна. Тэгээд Moana-г бас юу яах гэж байгаа юм бэ?
live action болгож байгаа минь 26 хоногийн эх жил гарах юм байна. Тэгээд Dwayne Johnson гол дүрд нь тоглох юм байна. Угаасаа тэр нөгөө нэг Моногийн эрэгтэй тэр гол дүрийн залуугийн дуу оруулагч нь угаасаа Dwayne Johnson өөр эзтэй тий гэхгүй. Тэгтээ энэ яг баттай мэдээлэл мөн үү гэхгүй. Энэ яг ChatGPT-ийн мэдээлэл үү жоо эргэлзлээ. Тэгээ Bambi бас гарна гэж байна. Ремейк болгож гаргасан кинонуудыг энэ кино театрт үзэж байгаа хүмүүсийн нас нь ер нь хідээс хэдэн насны хүмүүс байна вэ гэдгийг нь бас ChatGPT-гээс асууж үзсэн. За тэгсэн чинь тэрэн дээр болохоор Симбаг болохоор 35% нь 25-аас 44 тэгснээ 40%-ийг нь бараг 45 ба түүнээс дээш насныхаа эзэлж ийн гинэ. Тэгэд 12-оос 17 нас нь болохоор 25%. Тэгэхээр ер нь бол энэ Симбаг бол 45-аас дээш насныхан маш их үзчихье. За Beauty and the Beast-ийг болохоор 60%-ийг нь эмэгтэйчүүд үзсэн юм байна. Эмэгтэй үзэгчид байсан байна. Тэгээд бас л 35-аас 49 насныхан 36% нь бүрдүүлсэн байна. Энд чинь баг эдрийг ер нь баг хүүхдүүд үздэггүй дандаа л нөгөө нэг ностальжик мэдрэмжэндээ хөтлөгдсөн томчууд нь үзээд идэм шүү. За Аладдин дээр болохоор 18-аас 34 нас 50%-ийг нь бүрдүүлсэн байна. Мулан дээр 50%-ийг нь эмэгтэй үзэгчид. За гол дүр нь эмэгтэйс учраас тэгсэн байж магадгүй л юм. Тэгээ 18-аас 49 насныхан 70%-ийг нь эзэлсэн гинэ. Тэгээ энийх амар уусаа тийм сэдвүүн өөрөө жоохон юу байсан болохоор дан байлдаантай янз янзын хүчрхий хилэл гэх юм цаашаа тиймэрхүү юмнуудтай байсан учраас жоох хүмүүс үзег бах. Тэгээд нэг тиймэрхүү байна. Ер нь бол насны бүлгээр нь авч үзэх юм бол 0-аас 12 насныхан 10-аас 15%-ийг нь л эзэлж байгаа юм байна. Тэгэхээр нэг айхтар бүгдүүдээс үзээд байна гэх юм цаашаа. Тэгээд хамгийн их хувийг эзэлж байгаа нь болохоор ер нь бол 35-аас 45%-ийг нь эзэлж байгаа нь 18-аас 34 насныхан байгаа юм байна. За тэгээд тийм байна. Ямар ч сан Disney ер нь бол хүүхдийн кинонуудын хугацааг дуусгахаас өмнө сайхан дахиад шинээр ингээд зохиогч эрэхтэй иймэрхүү кинонууд гаргаад тэднэрээрээ ингээд цөм мөнгө хийяал гэж бодсон байна. Угаасаа маш бага төсвөр бүрдэж байгаа учраас энийг хийхэд бол нэг асуудалгүй байгаа байх. Гол нь надад анзаарахтай ажиглагдсан юм гэх юм бол гол дүрэн цаашаа ер нь дөрүүдээ сонгохдоо жоохон хил амтай байгаад байна уу л гэж бодож байна. Snow White төр ч гэсэндээ те муухай ер нь царайны ялгуурлан гадуурхалт маш их явагдсан шүү дээ. Тийм болохоор яг дүрийн сонголтоо. За тэгтээ дүр тийм байсан ч гэсэндээ тэгэл муу саргаал хүмүүс тэгэл үзэл амар их бараг тэрбум гаргаал орлого оруулаад байна зүгээр. За тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд би ямар ч сан стичийг маш хүлээж байна. Трейлерыг үзсэн чинь надад үнэхээр таалагдсан амар хөөрхөн байсан. Бараг тийм нохоо гинэ. Стич чинь нохоо биш дээ. Тийм юу байсан бол би бараг гэртээ авч ирээд тижимэр санагцсан. Хөөрхөн санагц. Тэгээд таад бас нээлттэй ихэр нь үзээрэй. За тэгээ өнөөдрийн сэдв ийм байлаа. Жохон ч ихсэн тийм шин сонирхолтой юм хүргэж чадсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.